Магнаа сугадаж аваад тэгэл би бас нэг далбаанаас барьсан байж байгаа. Нэг намайг сугадаад тонгоронгууд нь би яг артаар нь жоохон мэдэрч үлдээл дарсанчлаг ярьсан. Сая тэгэхээр бүтэн сайн өдрийн барилдаанд бол одоо энэ цаг үед бэлтгэлийн живдэрсэн сайхан барилдаж байгаа Арслангаар бас нэгэн даваанд давлаа. Тэгээд тэр тухайн барилдааны хамтлаар хоёлаа ярилцлага эхлэе. За тэр тухайд тэгэл өглөө нь ирж гарын данаас буугаад би багтчих болов одоо хойно гэсэн бодлоор орж ирсэн чинь ишгүй ирсэн чинь эргээд дэше ажиллаа гэж дэше гарсан чинь багтчлаа хувцас өмсөд ирээд тэнгуут нь дэше гараад хувцас өмссөн. Тэгэхээр одоо 2025 онд Монгол төрхөнөд төрүүлсэн залуу хаашлан Батманадад тааж барилдсан 2 өдөр дараалан төрүүлсэн байсан. Тэгээд тэрэндээ сайхан барилдчихэд арслантай сайхан гар зориулъя да сайхан сэнжигэнд нь хөрж үзье гэж бас барилдсан. Тэгээд Азиандон тараад Арслангард нэг давсан. Үүдсэн багтах юм бол үүдсэн дээшээ очно. Бидний яаж тэгэхээр 5 бүх дотор очно гэсэн бодлол байсан. Тэгээд яг голхон 3 дээр байж таараад тэгээд магнаа арслага барилдсан да. Барилдааны явцад яг юу болсон юм бэ? Магнаа сугадаж аваад тэгэл би бас нэг далбаанаас барьсан байж байгаа. Нэг намайг сугадаад тонгоронгууд нь би яг артаар нь жоохон мэдэрч үлдээл дарсанчлаг ярьсан. Гэсгээ бас урам сайхан авсан. Тэгээд магнаа сайхан нэг магнаа арслангаар нэг сайхан давж нэг ус ялтгүй нэг өөртөө бас жоохон урам авсан. Ер нь бэлтгэлээ гэсэн цааш нь хийх боломжтой бололцоо байгаа юм гэсэн бодол авсан шүү. Одоо зэн тэгэл бэлтгэлээ жоохон шаргуу болох төлөвлөгөөтэй л байгаа да. Энэ жилээр нь одоо намраас хаш заал танхимын барилдаанд тогтмол барилдаж байна уу? За сумын заан цолтой хүмүүс ер нь тогтмолдоо нэг сар алгасаад байсан байгаа бас завсар цагаар нь ажил төрөл хийгээд арай ондоо ажил хийгээд бас өвөл жоохон шаргуу үйлдэлтэй орё гэсэн бол бодолтой намар жоохон ажил хийж байгаа өвлөөс бэлтгэлээ чамбаруулж орж ирсэн. Тэгэхээр одоо цахим орчноор бол фэйсбүүкээр хүү өргөний хамгаалагч залуу байж тээ гэдэг чийсэн. Хүү өргөнд ер нь хизэнээс эхэлж ажиллаа. Тэгээд бас өөрөө барилддаг энэ сайхан хиймөртэй өргөөндөө ажиллах сайхан байдаг баг. Тэгээд яг хоо энэ сайхан өргөөндөө бас ажиллах ер нь сайхан шүү. Тэгээд ер нь 2023 онд бас яг бэлтгэл хийж явах завсраа нэг бүхэрж үтсэн. Тэгсэн чинь манай нэг нутгийн яхаас чи манайд ажилд орох хүн байсан. Хаа тэгэл та бэлтгэлийн завсар цагаар хийж явах юм байна. Хагас бүтэн сайн ер нь цаг таарах юм гэсэн бас бодолтой яг тэр үед бэлтгэл хийж явах зав заагаараас чөлөө гэж явах юм гэсэн бодлоор Монгол хөргөн гэсэн айгуу гоё. Ер нь багаасаа ер нь бүгд сонирхолтой барилдаж ер нь байсан да. Тэгэл зундаа тэгэл бүгд хүүхдүүд олон болно. Зундаа шандар тэгэл морины ажил хийхэд хүүхдүүд бүгдэнд барилддаг байсан. Өөр төрлийн хүмүүс би аав ээж юм хэлсэн. За аав ээжийн тал үе удамд бас байгаа. Манай аавын талд бол Монгол Улсын зан Доржиан нар гэдэг хүн байгаа. Одоо манай аавын аавын аавтай эгчдүүд юм хүүхдүүд байгаа. Тэгээ манай өндөр өвөөс цэргийн зан цолтой хүн байсан гэдэг. Манай бас би хагаад том байгаа барилдах ямар сонирхолтой барилдаг бол тусаа манай бас би сайхантай ер нь аав ээж нь би сайхан том хүмүүс байдаг шүү. Тэр ачаанд бас том биетэй бас болсон. 2018 оны намар аврах сургалт лицейд сургалт орж ирсэн. Тэгэхэд би яг тэр тухайд ороод Хөсгөл аймгийн яриад манай ангийн багш чөлөөт бүхийн багш байжгаад яг чөлөөт ангид орж ирсэн. Яг тэр тухайд яг хөдөөнөөс бас нэг амар тийм том яг бас орж хар барилдаа мэддэг хэрнээ яг тийм спортоос орж идэж дөнгөж хөлөө болох гээд нэг байж исэн чинь нэг ковид 20-нд гарчаад ковидоос хойш хөдөө оронд та аав ээжтэй тусалж ирсэн 2022 оноос хойш Монгол Улсын зан Доржиан нар гэдэг хүний хөдөлгөөнд ор 2022 оноос эхэлж бэлтгэл сургалт хийсэн. Тэгээд 22 онд бас нэг хавар бэлтгэлээд тэгээд нэг бэлтгэлийн улмаас 22 онд барилж чадаагүй. Тэгээд бэлтгэлээ нэлээ илаашруулж орж ирээд 2022 оных намраас эргэж ихэд 23 онд ирж сумын зан залбирчижсэн очиж. 22-ны намаас бас нэг Сэлэнг аймгийн баруун бүрэн сүмнэрт аймгийн шиг улаалгын гэдэг хүн дээр бас яг бэлтгэл сургалтаа хийж байгаа. Энэ одоо энэ зааландаа бас Гантиг Эрдэнэ багш Эрхэн баяр багшийн өдрөлгөндөө хүчнийхээ бэлтгэлийг хийж эхэлсэн. Тэгээд хоёр ахыхаа ах бас сайн дэмжиж өгсөний үеинд бас өдөржигтэй бас явуулж суддаг да. Заан цолон бас хаана хүрсэн бэ? Тэр наадмын талаар сэрвэл. Шууд сумын зам бас Говьлтай аймгийн Чандам сумда. Тэр жил бэлтгэлт сайн байсан очоод 2023 онд хашаад шууд барилдаад зам болж ирсэн. Тэгээд хойд 24 жил нь бас бэлтгэл сайн байж
хавар бас нэг жоохон бэртэл аваад очиод шундаа үзүүлж ирсэн. Хүүхдүүдийн зорилго бүгд л ижилхэн багтаа сайн барилдаа. Тэгэхээр ер нь бэлтгэл сургууль за хувийн тал дээр ер нь ямар зөрчин барьж байна? Тэгээд сахилга батал байхыг тэгэл бэлтгэлээ сайн чамбаруулах гэж бодож байна да. Тэгээд тийм том амжилт дотроо үлдцэлэг нь анхнаасаа л үлдсэн байсан. Тэгээд тэр амжилтандаа хүрч чадахгүй давхар ажил төрөл хийгээд бэлтгэл сургууль дахин салгардаал тэгээд ажиллана. Нэг одооноос жоохон яг жигдрэх төвчнөр орж ирэх шиг байна да. Эсвэл асуудал жоохон санхүүдэд жоохон дэмжлэг байхгүй да. Тэгэл давхар ажил хийгээд бэлтгэлээ нэг дастчихгүй яг бэлтгэлээ нэг хийчмээр байдаг. Яг тэгэхээр ингэ санхүү мөнгө болохгүй бэлтгэлээ гайгүй болчиход байхаар нэг давсар зайгаар нь ажил хийгээд эсвэл заримдаа бүр бэлтгэлээ ажил хийх бас тийм үеэр бас байна. 7 хоног ер нь 5 өдөр нь бэлтгэлээ хийгээд 2 өдөр нь ер нь ажиллаа хийгээд байдаг да. Дунджаар нэг 2 цагаас дээш зарцуулж байгаа ер нь нэг бэлтгэлтэй юм. Одоо хүчний үйлчлэл ихэд нэг яг цаг 2 цаггаа 3 цаг ч юм хийгээл гардаг да. Хүчний бэлтгэлээр ер нь хүчнийхээ бэлтгэлийг ер нь хүч авах гэж ер нь жоохон масс авах гэж бэлтгэлээ хийдэг. Ер нь тэгээд хүчнийхээ бэлтгэлээс ер нь сайн сунгаж өгөхгүй бол хүчин хүмүүс их зангирдаг. Бас чихэн унтахгүй байх шиг ер нь сонголт ер нь ер нь сайн хийдэг. Тэгээд хүчнийхээ бэлтгэлээр ер нь их тавтан бас давхар сайн сонголт хийхгүй уян хатан байдалтай сайн анхаарч өгөхгүй ер нь хатуур бол их бэлтэж гэмтэх магадлал айгүй байдаг болохоор ер нь сонголт ер нь сайн хийдэг. За удаж байгаа хүмүүстэй бас хандаж юу гэж хэлмээр байна. Одоо бас бүхэн өргөнд сая арслангад авсан хүмүүс одоо өөрийг нь нэлээ ингээ хараад авсан цаашид сайн барилдах байх гэд итгэл хүлээлгэж байгаа. За тэгээд ер нь итгэл хүлээлгээд ер нь цаашаа ер нь сайн барилдана гэж бодож байна да. Тэгээд намайг ер нь сайн дэмжирэл хэлээ да. 2025-ны намраас хойш нэг сар болгон тойргийн барилдаа манай Говьалтай аймгийн хантайж бүхэн дэвжээд зохион байгуулж явуулж байгаа. Тэр барилдаан бас ашиг шимээ өгсөн ер нь залуу үеийн сайжирч байгаа одоо тийм барилдаан болж байгаа. Тэгээд одоо тэр барилгыг зохион байгуулалт спонсорлсон бүх хүмүүстээ бас баярлалаа гэж хэлье. Цааш дахин ажил төрөлд нь амжилт сайн сайхныг хүсье гэж хэлье.